үзэгчтэй Сумья байна. Өнөөдөр бид Minecraft яаж татах вэ гэдэг юм сурах болно. Тэгэд бичлэгэндээ орцгоё. Писа. Хамгийн түрүүнд Google орно. Хамгийн түрүүнд Google ороод яах вэ гэхээр Aptoide гэж чинь яг ингэж. Тэгэд Aptoide байдаг хүмүүсүүд нь одоо энэ дээр дарна. Энэ дээр дарна. Тэгээд одоо би татсан байгаа болохоор ингэж байгаа байхгүй. Одоо юу та нар ингэ зөө. Google-с Aptoide татах арга гэж бичих зөө. Aptoide зүгээр Aptoide татчих зүгээр Aptoide татчих Google-с татна штэ. Тэгээд тэр Aptoide таны энэ Aptoide-осоо гэд бичгээд дэвдэгтэй ягаад тэр дээр дараад бичгийн зурагтай ягаад тэр дээр дараад бичгийн зурагтай ягаад тэр дээр дараад Magic. Тэгээ Minecraft гэж чинь. Тэгээд ийшээ орно Minecraft руугаа. Тэгээд энэ дэр ингээд хамгийн ихэнд энэ гарч ирж байгаа. Ийшээ орно. Тэгээд хүсвэл та энэ дээр одоо жишээ энэ дээр ийшээ орно. Энэ дээр дараад хар хүссэн версион авч болно зөө. Зарим тутаа хүссэн юу авч болно. Дээрэс нь дахиад нэг юм байгаа. Бас Lucky Patcher хэрэгтэй. Lucky Patcher гээд одоо энэ хэрэгтэй. Энэ одоо яг би ингэж байгаа энэ хэрэгтэй. Тэгэд энэ дээр даръя. Тэгээд install гэдэг дээр дар. Тэгэд татангуудаа Minecraft YouTube-с Space минутын дээр болдгоо болохоор би үзүүлээд нэмэргүй байхаа. Тэгээд YouTube руу ороод Lucky Patcher татчаад YouTube руу ороод Minecraft янзлах арга гэдэг энд дээр Minecraft янзлах арга гэдэг ингээд чинь энэ дээр даръя. Minecraft янзлах арга гэдэг за хаана нэлми Minecraft янзлах аргыг үзээгүй юм байвал үзэж энийг үзэх хэрэггүй. Энэ бол шал худаа юм билий. Энийг үз Minecraft янзлах арга гэдэг энийг үзээрэй за. Одоо эндээс нь ингэж шалгаж үзье. Мэдээчээр Lucky Patcher болдгүй. Хараа хүний утсыг авч байгаа Lucky Patcher-ийн болсон утас авч агаад тэрүүгээр нь ашиглуулаад яачих зөө. Тэгээ Zapia гэдэг ийм дат. Play Store-оос Zapia гэдэг ийм дат зөө. Дат. Оос татах стил та. Тэгээ Zapia гэдэг ийм Zapia гэж бичнэ. Юу болчих вэ? Zapia гэж бичнэ. Zapia гэдэг энэ гацтай Zapia. Одоо энийг татна. Тэгээд одоо энэгээр шилжүүлж чадах байхгүй. Ямар нэгэн за одоо нэг нь ингээ уншсан. Юу унших вэ гэвэл одоо ийшээгээ ороод
энэ дээр дарна. Тэгээд энийг уншдаг байхгүй юу? Тэгээд тэр дээр ингээд энэ ингээд юм гарч ирвэл хар нөгөө утсаараа бас уншдаг байхгүй юу? Тэгээд татаг тэгээд холбогдож байгаа. Тэгээд энэ холбогдод дуусах хүртэл бас холбогдоход уншина. Тэгээд энэ ганц юм дээр дараад л шилжүүлсэн хүнд. Тэр засал Майнкрафтад зүг зассан хэвээрээд өгөхгүй. Тийм л гоё юм да. За бичлэг минь дуслаа. Бичлэгийг мань үзсэнд баярлалаа. Лайк болон subscribe дараарай. Peace out.